За ингээд онлайн үзэгчдээс та бүхэнтэйгээ дахин мэдчилж байна. Маркетингийн 3 минут онлайн сурал хичээлийн маань ээлж дугаар бас эхлэх гэж байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараар би та бүхэндээ кросс маркетинг гэдэг чиглэлээр зарим мэдээллийг өгье. За тэгэхээр кросс маркетинг гэдэг бол ерөнхийдөө борлуулалт нь хоёр биенээ дэмжиж яадаг бараануудын тухайд нэлээд хэрэгждэг. За энэ бол зах зээл чинээр гарах гэж байгаа компаниуд, за маркетингийн төсөв хөрөнгө хүч чадал жоохон багтаа компаниудад ялангуяа маш их тохиромжтой байдаг. Энэ юу вэ гэхээр нөгөө хамтрах хоёр биенийхээ борлуулалтыг дэмжих ийм маркетингийн арга хэрэгсэл байж байгаа. За жишээ нь инкэд бол нөгөө таны бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгч дагалдуулаад ямар бүтээгдэхүүн авд юм бэ? Тийм ээ? Хамтдаа ямар юм байд юм бэ гэдгийг авч үзье. За жишээлбэл та бүхэн санаж байгаа бол заримдаа цагаан сараар манай компаниуд гэдэг чинь одоо юу гэдэг арх уулбоо тийм ээ одоо нэг цагаан сарын багцыг ярьж хэдүүлээ уулбоо одоо өөр юу яж болох вэ сүү гэх мэтэр цагаан сараар авдаг бүтээгдэхүүнүүдийг зардаг компаниуд энэ компани ойлгоход нийлж маркетингээ хийгийг хэлж байгаа. За бас нэг жишээ байдал одоо жишээлбэл үсний будаг тийм ээ үсний будаг зардаг компани үсчний салон хоёр. Энэ хоёр бол кросс маркетинг аягүй тохиромжтой байдаг. Жишээ нь үсчин хүн хэрэглэгчийнхээ үсийг засаад зогсож явахдаа за та бол одоо үсээ одоо ийм будгаар яаж ивэл зүгээр штэ сүүлийн үед ийм будаг гарчаад байгаа энэ их сайн энэ гээд сурчлаад явчих штэ. Эргээд энэ үсний будаг нь энд хийгдсэн борлуулалтаасаа эргээд үсчний урамшуулцдаг ч байдаг юм уу. Ингээд хоёр биендээ ашигтай ийм холбоо үүсгэхийг кросс маркетинг гэж байгаа. Тэгэхээр та өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээнд хүн таны бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэхдээ дагалдуулж эсвэл хамтд нь хэрэглэдэг ямар ч юмыг нөгөө талтайгаа хамтран урамшуулж болох нэ. За одоо юу гэдгийг одоо эн чинь наадам боллоо сая бол тийм ээ. За тэгэхээр одоо хуушуур айрыг хоёр сайхан хослоо. Тэнгүүд хуушуурны гэрт айргийн нөхөр тийм ээ төрөөс төлөхгүйгээр хамтарч ажиллах. Хоёр биендээ хоёулаа хамтдаа дундаа тэр анонсоо хоёр талаасаа хэвлээ тавьчих тийм ээ. Одоо нэг анонсыг та ганцаараа хэвлэж тавихад нэг 50,000 төгрөг гэж бодоход нөгөө айргийнхаа хүнтэй хуваачсан бол 25,000 төгрөг нэг айл дээр тусчих. Тэгэхээр хамтарч маркетинг хийснээрээ хэрэглэгчид цогц бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгож чаддгаас гадна оролцогч талуудад хоёулаа төсөө хэмж чаддаг маш их юм боломжтой маркетингийн хэлбэр юм байна. За тэгэхээр ялангуяа шинээр эхэлж байгаа өсөж дэвжиж байгаа компаниуд одоо багцаар нь бүтээгдэхүүний санал болгох юм боломжтой хамтрагчаа хайж олоорой. Ингээд кросс маркетингийг амжилттай хэрэгжүүлээрэй. Таны бизнест амжилт хүсье.